Сайн бацгаанууд та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Компьютерийн мэдлэгээ сайжруулахыг цуглах 3 дахь хичээл маань ороход бэлэн боллоо. Өнөөдрийн видео бичлэгийг та бүхэндээ тайлбарлах компьютерийн инженер Амар сайхны Түшинбаяр байна. Өнөөдрийнхөө сэдвээр компьютерийн хамгийн чухал хэрэгсэл болох төв боловсруулах нэгж буюу төв процессорын талаар та бүхэндээ мэдээллийг хүргэнэ. Та бүхэнд дуулах таатай нэгэн сайхан мэдээ байна. ProExec-ийн YouTube-ийн сувг маань технологийн хамтрагч байгууллагыг хайж байна. Та хэрэг хамтран ажиллахыг хүсвэл та бүхэнд нээлттэй байна. За төв процессор гэдэг бол компьютерийн төв, уурга тархи бөгөөд тухайн компьютерийг боловсруулах хүчин чадлыг илэрхийлдэг хамгийн чухал нэгж юм аа. За төв процессорыг англиар Central Processing Unit гэж нэрлэнэ. Төв процессор гэдэг маань компьютерийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нэг өсөндөө хамгийн гол хяналтын төвийн үүргийг гүйцэтгэдэг. Төв процессорыг Von Neumann-ы архитектураар авч үзэх юм бол дотроо хэд хэдэн хэсгүүдээс ангилдаг control unit буюу удирдлагын хэсэг, arithmetic logic unit буюу arithmetic логик байгууламжийн хэсэг, cache санахой. За тэгээд регистрийн хэсгүүд бол энэ дээр багтдаг. Тэгвэл төв процессор маань яг яаж ажилладаг вэ гэхээр хэрэглэгч компьютерийн оролт буюу keyword, хулган, төрөл бүрийн төхөөрөмжүүдээр оролтын өгдлийг өгөхөд төв процессор маань санах ойтойгоо буюу memory unit буюу random access memory шуурхай санах ойтойгоо хамтарч тухайн өгдлийг боловсруулж гаргалтанд буюу output-нд компьютерийн монитор, төрөл бүрийн принтерт өгдлүүдийг бол гаргаж үзүүлдэг. За энэ архитектурыг болохоор компьютерийн шинжилгээ ухааны салбарт Von Neumann-ы архитектур гэж нэрлэнэ. За тэгвэл төв процессорыг бид ингээд томруулаад харах юм бол төв процессор маань дотроо хэд хэдэн хэсгээс тогтдог байгаа. За энэ хүү зураг маань Intel компани A9-ийн төв процессорын доторх бүтцийг бол харуулсан байж байна. За зүүн талд нь харагдах юм бол сүүлийн төв процессорууд маань дотроо өөрийн гэсэн график карттай байдаг болсон. Энэ хүү график карт нь төрөл бүрийн дүрс боловсруулах буюу GPU-г бол гүйцэтгэнэ. Нэг өсөндөө бол тооцоолох төрөл бүрийн дүрсийг боловсруулах, медиа файлуудыг тоглуулах үүргийг бол гүйцэтгэдэг. Төв процессор маань дотроо хэд хэдэн цөм хуваагддаг. Энэ голын хэсэгтээ зураг дээр харагдаж байна. CPU core гэдэг хэд хэдэн цөмөөс тогтно 4, 8 гэсэн цөмүүдээс тогтдог байгаа. За дунд нь болохоор shared буюу хуваалцдаг тийм шуурхай санахой төрлүүд харьяалагдана. За мөн дээрээс нь төв процессор маань өөрийн гэсэн шуурхай санахойтой холбогддог интерфейсийн хэсэгтэй. За мөн дээрээс нь үндсэн санахойтой холбогддог интерфейсийн интерфейс хэсгээс гадна оролт гаралтын удирдлагын хэсгүүдийг өөртөө агуулдаг. За ингээд төв процессорын дотор байдаг 3 томоохон хэсгийг та бүхэндээ товчоор танилцуулъя. Түрүүн дурдж хэлсэн control unit буюу удирдлагын төв. За бас заримдаа хяналтын нэгж гэж орчуулдаг. За төв процессорын шуурхай санах ойгоноос битэд дүрслэгдсэн заавруудыг хүлээн авч хяналтын дохой болгон хөрвүүлдэг. Дохой нь командууд бөгөөд компьютерийн бусад хэсгүүдийг үүнийг дагаж биелүүлдэг юм хяналтын дохой ирдэг. За үүнийг бол хяналтын нэгж буюу control unit удирддаг. За нэгэсэндээ маш товчоор хэлэх юм бол хэрэглэгч орлонд ямар өгөгдөл өгсөн байна, ямар команд дарсан байна, ямар товчлуур дарсныг төв процессорын хяналтын нэгж хянаад тухайн тэр процесс буюу товчлуурыг дарахад дарсан үйл явдлыг хянахын жатсуу дараа нь тэр биелэгдээд дэлгэсэнд гарсан хэсэг хүртэл бүх үйлдэлийг хяндаг тэр үйлдэлийг төв процессорын хяналтын нэгж хариуцсан ажиллана гэсэн үг. За дараа нь arithmetic logic unit буюу arithmetic log нэгж буюу энэ төхөөрөмж маань ерөнхий зориултын регистрт хадгалагдсан өгдлүүд дээр ажилладаг. За тухайн регистр дээр байгаа өгдлүүдийг хооронд нь нэмэх юм уу, хасах төрөл бүрийн үйлдэлүүдийг хийдэг. Нэг өсөндөө компьютерийн төв процессорын хамгийн чухал өгдлүүдийн хооронд нь харьцуулах болон төрөл бүрийн үйлдэлүүдийг хийх юм зориулгатай логик нэгж юм аа. За үндсэн үйлдэлүүд нь гэвэл арифметикийн үндсэн 4 үйлдэл болох 2-ын тооллын тоонуудын хооронд нь нэмэх, хасах, үржих, хуваах үйлдэлүүдийг хийн. Дээрээс нь логикийн and or үйлдэлүүдээ хийн. За мөн уншиж бичих үйлдэлүүдийг хийдэг энэ нэгжийг arithmetic logic unit гэж нэрлэнэ. За ажиллахдаа хамгийн гол нь төв процессор дотор байдаг регистрүүдтэй хамтарч ажилладаг. За бидний өдөр тутамд миний ажиллаж байгаа компьютер ч гэсэн энэ arithmetic logic unit нь хүртэл яг ажиллаж байгаа гэсэн үг. За ингээд кэш санах ойг та бүхэндээ танилцуулъя. Кэш санах ой гэдэг маань
төв процессор дотор байгаа хамгийн жижиг санах хойно төрөлд орно. За кэш санах хойно үндсэн санах хой буюу шуурхай санах хойтой харьцуулахад илүү хурдан өгөгдөл боловсруулах чадвартай, хурдан хадгалах, өгөгдөл дээр ажиллахын боломжийг олгодог, өндөр хурдтай докторгүй компьютерийн санах хойно төрөлд ордог. За кэш санах хойно төв процессын дотор байрладаг гэж түрүүнд дурдсан. Кэш санах хойг L1, L2, L3 гэсэн төрлүүдээр ангилж дүрсэлдэг. За тэгвэл энэхүү зураг дээр бол дөрвөн цөмтөө төв процессор байлаа гэж бодох юм бол кэшн дотроо L1, L2, L3 гэсэн гурван кэштэй байх нь байна. Маш товчоор хэлэх юм бол төв процессор нь өөрийнхөө боловсруулах гэж байгаа өгөгдлөө шуурхай санах хой руу том өгөгдлүүдийг явуулдаг бол ойр зургийн жижиг гэс боловсруулах зориулттай жижигхэн өгөгдлүүдээ L1, L2, L3 гэсэн жижиг кэш санах хой дотроо боловсруулад хурдан өөр дотроо ашигладаг юм үйл явдлыг бол кэш санах хой гэж нэрлэнэ. За дараа нь дүрдэгдсэн регистрүүд гэсэн ойлголтууд гарч ирдэг. Компьютерийн процессорын төв процессорын нэг хэсэг болох өгөгдөл хадгалах жижиг хэсгүүдийг регистрүүд гэж хэлнэ. Регистр нь ямар нэгэн заавар, хадгалах хаяг эсвэл ямар ч төрлийн өгөгдлийг агуулж болно. Зарим заавар нь зааврын нэг хэсэг болгон регистрийг зааж өгдөг байна. За регистрүүд нь үндсэндээ A, B, C, D, E гэсэн 5 төрөлд хуваагдана. За ингээд өөр дээрээ тухайн өгөгдлүүдийг хадгална, ямар нэгэн зааварчилгааны кодыг агуулдаг. За өгөгдлүүдийн хооронд нь солилцохыг шийддэг. За дээрэс нь өгөгдлүүдийг дамжуулдаг, гүйцэтгэлийг хяндаг ийм зориулттай төхөөрөмжүүдийг регистр гэж хэлнэ. Регистрийн төв процессор дотор байрладаг ийм жижиг хадгалах төхөөрөмж маягаар буюу storage маягаар байршин байна гэсэн үг. Ингээд өнөөдрийнхөө сэдвээр та бүхэндээ компьютерийн төв процессорын талаар товчоор дурдлаа. Манай бичлэг танд таалагдсан бол бичлэгийг маань лайктарно. Мөн манай энэ сувг танд таалагдсан бол subscribe дарж манай сувгийг дэмжээрэй. Ингээд хамтран ажиллахыг хүсвэл 9917 2033 дугаар руу залгаж боломжтой. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр хамтдаа дахин уулзцгаая. Баяртай.